2025 оны 10 сарын 3-ны өдөр Өмнө Говь аймгийн Далан Цадад хотод зохион байгуулагдаж байгаа цөлцөлтийн эсрэг ногоо ирээдүй эрдэм шинжилгээний уралд оролцогчдод мэдлэгээ дэвшүүлж байна. Энэхүү уралдыг зохион байгуулж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамирын газар, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, оюу толгой компани хамтарсан энэ эрдэм шинжилгээний уралд оролцож байгаа гадаад дотоодын эрдэмтэд мэрэгэл та бүхэндээс мэнд хүргье. 2026 он бол чухал он болж байгаа. Юу гэхээр цөлжилтийн эсрэг талуудын олон улсын 17 дугаар баг хурлыг Улаанбаатар хотнод зохион байгуулна. Энэхүү хурлаар Монгол улс болон энэ бүс нутагт тохиолдож байгаа цөлжилтийн эсрэг олон улсын конвенцийн талууд оролцоход энэ Далан Цадад хотод болж байгаа эрдэм шинжилгээний хурал чухал санаачлага дэвшүүлсэн эхлэл болж чадна гэдэгт би бас итгэж байна. Та бүхний санаачлах цөлжилтийн эсрэг, ганц удийн эсрэг, усны дороодлол, хөрсний дороодлын эсрэг тавьж байгаа илтгэлүүд болон энэ санаачлагуудыг COP17-гийн өрөөнд оруулж ажиллахыг COP17-гийн үндэсний орооны даргын хувьд бас дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлж байна.